За эрхэм хууль зүйн байнгын орооны дарга гишүүд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын удмын сан, иргэдийн амнаас эрүүл мэндэд ноцтой аюул занал хийлүүл учруулж буй мансууруулах юм, сэтгэгчд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэл эрх зүйн зохицуултыг шин шатанд гаргах зорилгоор боловсруулж, улсын хурлд өргөн мэдүүлсэн мансууруулах юм, сэтгэгч нөлөөлөх бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгыг та бүхэнд танилцуулж байна. Монгол улс 2002 онд мансууруулах юм, сэтгэгч нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг анх баталсан. За энэ хуулийн дагуу мансууруулах юм, сэтгэгч нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн технологийн хөгжил үндэстэн дамсан зохион байгуулалтаа гэмт хэргийн арга хэлбэр эрс өөрчлөгдөж байна. Хар тамхи мансууруулах бодисын эргэлт, хууль бус эргэлт, тэдгээртэй холбоотой гэмт хэрэг зөрчлийн гарал тогтмол нэмэгдэж байгаа. Уг харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчныг зайлшгүй шинжлэх шаардлагатай байна гэж үзсэн учраас энэ хуулийн төслийг боловсруулж танилцуулж байгаа. За улсын хэмжээнд 2017-оос 25 онд мансууруулах юм, сэтгэгч нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт 2422 хүн холбогдож, тэдгээрийн дийлэнх буюу 86 гаруй хувийг 18-аас 35 насны залуучууд эзэлж байгаа. Тэгээ энэ хугацаанд 17 оноос 25 оны хооронд бол нийтдээ 2018 зөрчил бүртгэгдсэн байгаа. За энэ бол албан ёсны тоо бүртгэл. Гэхдээ энэ давхарцсан тоо албан бусаар бол нөхцөл байдал ихээхэн хүндрэлтэй зам руу орсон байгаа гэдгийг бас дурдхан зүйтэй байна. Нийт 1976 хүн холбогдож хэрэгт орбол зөрчигд холбогчдын ихэнх нь мөн залуучууд байгаа. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26.6%-аар тус өссөн. За энэ төрлийн гэмт хэргийн гарал тогтмол өсөх хандлагатай байгаагаас гадна хил дамнсан зохион байгуулалтаа энэ мансууруулах юм, сүүлийн үеийн шин төрлийн мансууруулах бодис хар тамхиг зөөвөрлөх, нийлүүлэх, хангах, за тэгээ хэрэглэх гэдэг цар хүрээ бол улам нэмэгдэж байгаа. Ялангуяа зүүн өмнөд Азийн улс орнуудаас манай улс руу чиглэсэн томоохон зорилттой бүлэглэлүүдийн үйл ажиллагаа ихээхэн анхаарал татж байгаа гэдгийг бас энд хэлье. За үүнтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагын ажлын хэсэг холбогдох албадууд ажиллаж, бас сүүлийн үед үндэстэн улс орнд дамжсан энэ төрлийн гол бүлэглэлийн нийлүүлэгчид, худалдагчид, зохион байгуулагчид, далд эзэстүүдийг олон улсын Интерполийн шугамаар баривчлах, тасан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлууд дээр анхаарал хандуулж ажиллаж байна. За сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын төрөл хэлбэр өөрчлөгдөж байгаа. Ургамлын гаралтай бодисоос гадна синтетик ийм бодисууд болон бусад хэрэглэдэг ийм бодисын хэрэглээ нэмэгдэх ийм хандлагатай болсон. Сүүлийн 25 оны байдлаар мансууруулах юм, сэтгэгч нөлөөт бодис ийм ахуйн хий зэрэг бодис хэрэглээний улмаас нийт 49 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. За мөн хугацаанд 17 төрлийн мансууруулах юм, сэтгэгч нөлөөт бодис урвуулан хэрэглэх эрсдэлтэй ийм бодис их хэмжээгээр хураагдсан. Тэдгээрийг хэрэглээний тунгаар тооцох юм бол нийтдээ 510,579 хүнд, өөрөөр хэлэх юм бол манай хүн амын бараг 30%-тай тэнцвүүц хэмжээний хүн тунтаа тэнцэх хэмжээний ийм бодисыг хурааж авсан байгаа. Дээр дурдсан нөхцөл байдал тулгымдсан асуудлыг харгалзан мансууруулах юм, сэтгэгч нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих, хууль бус эргэлттэй дэмжих, урьдчилан сэргийлэх тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай байна гэж. За хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төсөл дараах зохицуултыг тусгасан. Нэгдүгээрт мансууруулах юм, сэтгэгч нөлөөт бодисын англи жагсаалтыг тогтоодог болно. Энийг бид тогтоох английн хатуу хоригдсон, за хязгаарлалттай, мөн хяналттай гэсэн ангиллууд руу оруулах шаардлагатай байна. Хоёрдугаарт мансууруулах юм, сэтгэгч нөлөөтэй бодисын холбоотой үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр болон бусад тодорхой зохицуултын хүрээнд эрхэлдэг байх юм зохицуултыг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж үзэж байгаа. За яагаад гэх юм бол эмийн морфиноос эхлээд өвчин намдаах,
За мөн мэдээ алдуулагч тариа бусад төрлийн юм хэрэгслийг хяналтгүйгээр хэрэгжилж байгаа юм одоо нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. За 3 дугаарт энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг илүү чангадах яа гэж байна. За 4 дугаарт нэрүүгүй үйлд энэ төрлийн бодисын одоо их хэмжээ, онц их хэмжээний шалгуурыг илүү тодорхой болгож тодтох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. За 5 дугаарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дондох эмгийн сэргээн засах үйлчилгээг төрөөс дэмжиж хувийн эмчилгээтэй хамтран хэрэгжүүлж мансууруулах юм сэтгэц нөлөөд бодисын хамаарал бүхий хүнд эрүүл мэнд, сэтгэц, нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээ үзүүлэхин тогтолцоогоо шинжилье гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо донтолт болон хэрэглээнд нэвтэрсэн хүмүүсийн нүхэн сэргээ хэмчилгээ засах одоо бас сэргийлэх хэмжлэгээнүүдийг эрчимжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. 6-ад нь хууль бус сэргэлтийг сурчилсан зар сурталчилгаа контент бүтээгчдэд хариуцлага хүлээлгэх юм шаардлага байна гэж үзэж байгаа. Нэг талаараа захим хөгжлийн ухаалаг одоо шийдлүүд ажил амьдралыг хөнгөвчилж олд амжилтыг авчирж байгаа хэдий ч нөгөө талаараа бас энэ төрлийн гэмт хэрэгүүд захим орчинд үйлдэгдэх, сурталчлагдах, хил далд иргэд хүүхэд багчуудыг санаатай санамсгүй татаж оруулах ажлууд явагдаж байгаа. Сүүлийн үеийн арга хэрэгслүүд улам нарийсж байгаа. За ийм учраас эдгээр хуулиудын одоо төслийг боловсруулж танилцуулж байна. Тэгэхээр хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах хүүхэд залуучуудын ялангуяа улс орны ирээдүй болсон энэ аюулгүй орчинд ажил амьдлах эрхийг хангах ёстой хүүхдүүдийн эрх ашиг залуучуудын энэ аюулгүй байдлыг хангаж цаашлаад одоо улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэсэн эрх зүйн чухал одоо шинжил гэж үзэж байгаа. Хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар бид нэр мансууруулах ийм сэтгэц нөлөөд бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чадварыг үндэсний хэмжээнд нэмэгдүүлнэ. Түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бодлого илүү тодорхой болно. Салбар хоорондын уялдаа холбоо илүү ойрхон бөгөөд үр дүнтэй, бүтээмж өндөртэй болно. За үр нөлөөтэй эргэжүүлэх одоо эрх зүйн үндэс ингэж бүрдснээр бид нэр одоо бас нэлээд агц дэвшиж гарна гэж үзэж байгаа. Одоо бол ингээд хууль сахиулах байгууллага дээр хард тамхи мансууруулах бодисны одоо хэрэглээтэй тэмцэх алба ажиллаж байгаа ч гэсэн бас хүчин чадал хангалтгүй байна. Сүүлийн үеийн үндэстэн дамжсан бүлэглүүдийн үйл ажиллагаа улам нарийн зохион байгуулалттай болж байгаа. Хил гайлаар орж ирэх хяналт шалгалтыг чангатахаас гаднаас орж ирж байгаа урсгалыг олон улсын байгууллагууд за мөн одоо энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг мэргэжлийн байгууллагуудтай илүү хамтарч одоо ажиллах шаардлага байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хард тамхитай тэмцэх одоо байгууллагын үйл ажиллагаа та уялдуулах энэ чиглэлээр хамтарсан олон улсын хяналт судалгаа хийх эрсдлийн одоо нөхцөлийг илүү шин төвшөнд тодорхойлох, бодиттой тодорхойлох түүний дагуу илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бас ажиллаж байна. Түрүүн би хэлсэн дахиад одоо нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн жагсаалт ороогүй шинэ төрлийн синтетик бодисыг ашигласан гэмт хэрэг үйлдэх жагсаалтад байхгүй гэсэн үндслээр хуулийн хариуцлагаас мултрах, зайлсхийх ийм нөхцлүүд бас ихээхэн бүрдсэн байгаа учраас энэ хуулийн зохицуулалтанд эдгээр зохицуултууд орцсон байгаа. За ингээд одоо онцгой хэмжээний шалгуурыг засгийн газраас тогтоохоор бас тусгасан байгаа. Тухай бүр нь одоо шаардлагатай цаг үеийн нөхцөл байдал энэ өөрөө орчин нөхцөл нь өөрөө хурдтай өвсөн өөрчлөгддөг учраас тэр цаг хугацааг алдахгүйгээр бид тухай бүр нь засгийн газарт оруулж одоо жагсаалтаа өөрчлөх, шинжлэх шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүднээс одоо энэ хуульд засгийн газрын эрх хэмжээг бас тогтоож өгсөн ийм одоо онцлогуд байна гэдгийг хэлье. За ингээд товчхон танилцуулахад ийм байна. Тэгээ асуулт байвал хариулъя.